За иргэд тэр дундаа хуваарь бизнес эрхлэгчдийн зүгээс хамгийн их гомдол мэдүүлж байгаа асуудал бол Нэмэг өртгийн албан татврын тухай хууль болоод байна. Жижиг түүц супермаркет зах худалдааны төвгүүд бүх худалдаа эрхэлж байгаа газруудыг нэмэг өртгийн албан татврын буцаа олголтын баримт хэвлэх кассыг машинжуулах, мөн уг хуулийн заалтанд хувь иргэн гэсэн заалт оруулсан нь эдийн засгийн энэ хүнд хэцүү үед иргэдэд маш их дарамт болж өгөх хэмээн саналаа илэрхийлж байгаамаа. Тэдний тухайд тухайн хуулинд байгаа хувь иргэн заалтыг авч өгөхийг санал болгож байсан юм а. Одоо энэ нэмэгдсэн өртгийн албан татврын маань 18-1 заасны дагуу шинэ заалтан дээр нь хувь иргэн гэдээ оруулаад өгсөн ба. Энэ хувь иргэн гэдэг заалтыг л ерөөсөө одоо энэ шинэ заалтнаас хасаж өгөөч л гэж хүсэж байгаа. Өнөөдрийн энэ албан татврын хуулиар шинэ заалт хуулиар болохоор ерөөсөө их хүүхэд их хүнээс төрөхдөө л ерөөсөө өртөө төрж байгаа. Энэ нөөдийн албан татврын төлөвч орж төрөх гэдэг. Ерөөсөө энэ хуулийг ард түмэндээ ямар үйл зорилготой ямар хийж ийснийг ерөөсөө ард түмэнд ойлгуулаагүй. Зүгээр л энэ суглаагаар бэлэн мөнгөөр л энэ ард иргэдийн тархийг угаагаад байгаа байхгүй. 18-1-8 заасан заалтан дээр Монгол Улсын засгийн газар маань өөртөө хувь иргэн гэж оруулснараа яг ард түмний нуранаас ахаад хүнд ачаа нэмж өгсөн. Яг л одоо өнөөдөр хүүхд төрөх тийм ээ. Өнөөдөр хүүхд төрөх одоо жимсийн их өнөөдөр хүүхдэд памперс авдаа гэхэд яг өнөөдөр ахаад өнөөдөр би 80 төгрөг памперс авч байна. Магад 1200 болно. Энэ нэмэн өртгийн албан татвар бид нэр өөрсдөө барьж байгаа учраас би татвар төлөгч. Одоо нэг өсөндөө тэр хувь иргэн хүн өөрөө татвар төлөгч болчихж байгаа гэсэн үг. Ерөөсөө Монгол улсын иргэн болгон татвар төлөгч болчихж байгаа. Нэмэн өртгийн хувь иргэн гэж орсноор. Энэ хувь иргэн гэж орсон заалтыг бидний хангуул өөрчлөлтөж өгөн 2% оруулж байгаа. Тэр 2% өгвөл ерөөсөө ард түмнийг ерөөсөө 3 сая гаруй хүмүүс бол ерөөсөө татвар төлөж болж байгаа. Ганцхан энэ 2% нөхөн олголт суглаа гэдэг бол ерөөсөө ард түмний тариг угааж байна. Нөө тийм машин над дээр орж ирснээрээ тийм үү. Би энэ готыг 18-аас зарахаас наашгүй болдог гэсэн чинь. Би чи өөрөө үнэ өсөхгүй өөр би чамд яаж тайлбарлах юм шийдсэн. Энэ татврын байдлыг өөрөө тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тэгээ би ч одоо яг энэ үнэ өсөхөөс ороогүй байдалд орж штэ. Ах нь бол яг зүгээр ингээл амьдралтай. Эдийн засгийн энэ хүндрэлтийн үед аж ахуйн нэгжүүд зарим нь хаалгаа барьж ажилгүйдлийн тоо нэмэгдэх хандлагатай болоод байгаа. Тэр ч утгаараа хуваараа жижигхэн худалдаа эрхэлж амьдралаа залгуулах хүмүүс нэмэгдээд байгаа учраас хуулийнхаа заалтуудыг иргэдийн амьдралд буухаар уян хатан байлгах шаардлага байгааг иргэдийнхэн илэрхийлсээр байгаамаа.